Өнөөдрийн өдрийн мэндэ. За би өнөөдөр та нартай юу ярилцах гэж байна гэвэл ямар сэдвээр би хүндэж ярих гэж байна гэвэл гар утас ба эцэг гэх гэсэн сэдвээр орчуулсан хэлж өгье. Би тэгээд зүгээр сонирн болгоод өнөөдөр phone or parents гэл ингээл тавьсан чинь одоо энэ зургийг харахад баг та нар ойлгож байгаа бох тий. Зөвхөн одоо энэ зургийг харахад эцэг гих хүүхдүүд одоо ямар байдалтай болцсон бэ гэд. За ингээд орчин үед одоо бидний яг амьдарч байгаа энэ нөхцөл үед хүүхдүүдээ одоо бид нар дэлгэцэн донтож байна. Та нар утасны донтоо болж байна гэж загнаад байдаг тийм үү? Тэгээ гомдлоо гэдэг. Гэвч үнэн хэрэгтээ хамгийн том асуудал нь болохоор бид өөрсдөө байж магтгүй. Бараг бид өөрсдөө болчихжээ. Америк нэгдсэн улсын эрдэмтэд эцэг гэх нь гар утсаа ашиглаж хүүхдтэйгээ амьд харилцаа үүсгэх цагаа тасалдуулах үед хүүхдүүдэд ямар мэдрэмж төрдгийг судалсан байна. Тэ бид нэр одоо ингээд утсаа бариа сууж байхад жижигхэн хүүхдүүд бидний хүүхдүүд ямар мэдрэмж төрдөг вэ гэдгийг судалж. За тэгэхээр энэ бол дижитал төхөөрөмжүүдийн зохисгүй хэрэглэнээс болж эцэг их хүүхдийн харилцаа даслахыг хилдэг шинжлэх ухааны нэг нэр томьёо байд юм. Тэрийг юу гэж хэлдэг вэ гэвэл технофренц гэж хэлдэг. Тэгэхээр том хүмүүс эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ холбогдохын оронд гаджет руугаа буюу телефон руугаа явах нь хүүхдүүдэд төгшүүр, ганцаардал, зан авирын өөрчлөлтийг авчирдаг гэж одоо ерөнхийд өгнөлт гарсан байна. За тэгээд судалгааг яаж явуулсан бэ? Хүүхдүүдийн дунд ямар судалгаа явуулсан бэ гэвэл эрдэмтэд хүүхдүүдээс зүгээр одоо нэг асуулт аваагүй юм байна. Яагаад гэвэл тэднийг ингээд бүр дотоод ертөнцийн судлахын тулд тэднэртэй ингээд бүлгээр нь хүүхдүүдийг бүлгээр нь воркшоп, зургийн хичээл, янз бүрийн дүрд тоглох, ингээд ийм янз бүрийн аргуудыг ашиглаад судалгаа хийж хүүхдүүдээс ээж аав утас бие гэсэн сэдвээр зураг зурхийг хүссэн байна. За тэгээд энэ зурагнаас энэ судалгаагаас юу ажиглагдсан бэ гэвэл тэгээд зурган дээр нь одоо шинжилгээ хийж үзсэн байгаа юм шүү дээ. Тэгэхээр тэр хүүхдүүдийн дунд одоо юу гэдэг нь те 80-90% нь нийтлэг ийм одоо шин чанарууд буюу одоо мэдрэмжүүд ажиглагдсан байна гэж. Нэгдүгээрт нь би чухал биш юм байна гэдэг хамгийн анхны мэдрэмж хүүхдэд төрдөг. Энэ нь юу гэсэн үг вэ? Эцэг их нь уцаа ширтэл ингээд нөгөө байхаар жижигхэн хүүхдүүд би ч одоо бараг энэ утаснаас нь илүү үн цэнтэй биш юм байна. Утас нь надаас илүү үн цэнтэй юм байна. Энэ төхөөрөмж болохтон зэрэг үнэтэй би одоо маш их энэ ээж аав хоёр төр нь хэрэгтэй ч юм үгүй юм уу гэсэн мэдрэмж байнга төрдөг гин. За хоёрдугаарт нь сэтгэл санааны одоо тавгүй байдал айгу хурдан авдаг. Яагаад гэвэл одоо ингээд хоёулаа хүүхдтэйгээ ч юм уу жоохон хүүхдтэйг ингээд тоглоод байж идэл гів гинтхэн утас дуурдаг гинэ. Тэгэнгүүт ерөөсөө шууд л тэр хүүхэд маш их одоо уцаар гуниг ингээд нүүрэнд нь ихэнх хүүхдүүд тэгж яасан бэ? Мэдрэгдсэн байна. За дараагийнх нь болохоор шудраг бос явдал. Эцэг эхийн шудраг бос явдал. Өөртөө өглөөнөөс орой хүртэл утсан дээр байж тий. Одоо тэр хүүхдүүдийн судалгаанд оролцсон талаас илүү хувь нь манай аав ээж өөртөө утсан огт тавихгүй ээжиж миний хэрэглээг хязгаарладаг нь юу юм бэ гэсэн мэдрэмж төрсөн гэж. Дараагийнх нь анхаарал татхаа болох. Энэ болохоор хэд хэдэн удаа оролдоод одоо жишээлбэл аавгаа утсаа бариад юм уу ээжигээ утсаа бариад сууж яхад тусламж гуугаагүй гэдэг юм байна л да. Нэг юм асуугаад ч юм уу нэг юм харуулах гэх. Тэгэнгүүт эцэг их анхаардаггүй юм байна. Анхаарч хардаггүй юм байна. Тэгэнгүүт одоо нөгөө нэг удаа тэгж асууд юм, хоёр удаа асууд юм, гурав дахь удаа гүйж ирд юм байна. Тэгэнгүүтээ за ерөөсөө тий эргээд нөгөө дахиад юм ч үзүүлэхэ болчт юм, юм ч ярихаан барьчт юм, асуухаач болчт юм. Угаасаа эднэр чинь намайг тоодгүй юм чинь ингэ. Тэгэхээр энэ бол нөгөө одоо ерөнхийдөө ээж аав руугаа хандах
асуух ийм юмнууд нь ингээд хязгаарлаад би өөрөө шийдчихнэ гэдэг юм руу орчдөг юм байна. Хамгийн дараагийнх нь одоо дуурайх ба орлох. Хүүхдүүд эцэгхээ дуурайж дэлгэцийн хамааралтай болдог. Харин ялхаас нь л одоо төрснөөс нь эхлээл ээж аав хоёр нь утсаа бариа сууж байгаа болохоор нөгөө дүүлцийн хар ялхаасаа л ингэдэг юм байх гэж одоо өөрсдөө яах нь дуурайж эхэлдэг. Тэгээд тэр нөгөө нэг эцэг эхээсээ авч чадахгүй байгаа асуулт эцэг эхээ одоо анхаарлаа хандуулахгүй тэр анхаарал тэр одоо юмыг өөрөө интернетээс хайж эхэлдэг. Ийм фактор юм болжээ. Тэгээд энэ судалгаагаар одоо 5 хүртэлх насны хүүхдтэй гэрүүлд одоо энэ технофренц гэдэг энэ юу одоо юу гэдэг вүлээ? Энэ нэр томьёог хэрэгэлдэг энэ хүүхдүүдийн одоо энэ мэдрэхүү ерөөсө 5 хүртэлх наснд маш их илүү одоо мэдрэгдэж эхэлсэн байна. За тэгээд энэ судалгаанаас одоо юу гэж дүгнэлт төрсөн бэ гэвэл одоо танин мэдхийн чадвар нь буурд юм байна хүүхдүүдийн. Тэгээ хүнд итгэх итгэл болон бусдыг ойлгох чадвар маш их суларчдаг юм байна. Мэдээж тэгээд зан авирын асуудалнууд одоо маш их уурладаг, гинтхэн зөрүүдэлдэг те нөгөө яг дөрөвний миний хэлсэн шиг ийм юм болд юм. За тэгээд ийм одоо зөвлөгөө өгсөн байна л да. Хүүхэд таны хажууд байх үед утсаа төр хойш тавиад түүний нүд рүү харж ярилцахад ердөө л 15 минут зарцуулнаа. Хэрвээ та тэр 15 минутыг л хүүхдтэйгээ нүд рүү хараад хоёулаа яриаж инээд хөрөх юм бол тэр хүүхэд энэ дэлхий дээр хамгийн аз жаргалтай хүүхэд байх болно тэгсэн байна. За мэдээж энэ судалгааны дараа тэгвэл бид нэр юу хийх вэ? Ямар одоо арга хэмжээ авах вэ гэсэн юм байгаа тийм үү? Тэгэхээр одоо хамгийн нэгдүгürt нь тэгвэл бид нэр юунаас эхэлэх вэ гэж жоохон хүүхдүүдтэй. Жоохон гэж бараг л 13-аас доош насны хүүхдүүд. Утасгүй бүс юм уу? Утасгүй цаг гэдэг юмыг тогтоод юм бэ. Одоо ерөн сүүлийн үед эцэг эхчүүд тийм хийж юм. Одоо утасгүй бүс гэхлээрээ хоолоо идчих байхдаа бүгдөө хоолоо идчих байхдаа хин ч утсаа барихгүй шүү гэсэн санаа. За хоёрт нь болохоор эсвэл одоо нөгөө нэг унтахынхаа өмнө бид нэр 50 минутын ч өмнө мөн цагийн өмнө те утсаа ерөөсөө хинж барихгүй шүү гэдэг одоо ийм мөрдөж эхэлнэ гэсэн үг. Тэгээд эсвэл одоо те өдөрт бид нэр тэдэн цагийн ерөөсөө хинэн ч утсаа барихгүй гэсэн ийм юу тавих юм бэ? Тэ өөрсөндөө одоо ийм цаг гаргаж өгнө. Хоёрдугаарт нь өдөрт ерөөсөө нэг 15-аас 20 минут ядаж тийм би хүүхдүүдтэйгээ утасгүй, зурагтгүй яг одоо энэ богино хугацаанд би хүүхдтэйгээ яг тоглоно тий тэгээд би энэтэй хүүхдтэйгээ ярина. Энэ одоо мэдрэхүй нь болохоор тэгэж ийм мэдрэхүй хүүхдэд өгөх юм бол тэр өдрийн турш авсан одоо сэтгэл зүйн өсөглөн гэдэг юмыг дардсан юм. Яг л одоо би өдөрт өөртөө би ерөөсөө өнөөдөр хүүхдтэйгээ 10-20 өнөөдөр ганцхан биш өдөр болгон нэг 15-20 минут хүүхэд ч утсарахгүй би ч утсарахгүйгээр ингээд ярилцдаг байх нь. За дараагийнх нь томчуудын дунд ингээд харсан чинь одоо нөгөө нэг утсаа ингээд одоо ингээд утас орон дээр ч юм уу хийн хаа чи тэ ширээн дээр ингээд байж хахад чимээгүй байж хахад бол яадагчгүй юм байна л. Тэгээ утаснаас ямар нэгэн сигнал ирэнгүүт ингээд өөрөө ирэхгүй тэр утсаа хаваад эхэлдэг юм. Тэгэхээр юу гэдгүүл энэ дээр ямар гарах хэмжээ авах вэ? Зарим нөгөө аппликейшнгийнхаа одоо нөгөө сигналыг дууг хаах хэрэгтэй юм. Жишээлбэл одоо WhatsApp руу юм ирэхэд, Viber руу юм ирэхдээ жингэл дуурахтал тий ямар нэгэн аппликейшн руу ирэхдээ бид нар өөрөө ирэхгүй утас руу явдаг байна шүү дээ. Тэгэхээр хүүхдтэйгээ тоглож явах үедээ тийм одоо нөгөө нэг дохио сигнал өгдөг юмнуудыг бүгдийг хаагаад эсвэл бүр дуулдахгүй дууг нь сулалж ээж тэгэхгүй бол нөгөө эдгээр чи өөрсдөө нэгэнд бид нар чинь хамааралтай болсон болохоор автоматар утсаа шүүрж авдаг юм. За тэгтээ зэрэг хэрэв одоо тэгэхээр дараагийнх нь болохоор
Эсвэл одоо яг тэр нөгөө хүүхдтэйгээ тоглож байхдаа одоо саад болохгүй гэсэн ийм одоо горимж шилжүүлээд сурах юм бэ. За тэгээ дараа нь хүүхдүүдтэй зөвшөөрөл өгөх юм бэ. Өөрөлдөх юм бол хэрвээ чамтай би тоглож байхдаа эсвэл би чамтай ярьж байхдаа утсаа оролдох юм бол чи надад сануулж агаарай гэх. Тэ эсвэл одоо чи намайг нөгөө нэг өөрийнхөө хүүхдийнх нь орон зайг тий одоо үнэтэй цэнтэй гэдгийг мэдрүүлдэг. Би энэ дээр нэг жишээ хэлээ л дээ. Манай нэг найз байж байгаа л одоо хараал хэлчихэд байдаг байсан. Тий охинтойгоо тохироод би хараал хэлэх тусам би одоо нөгөө нэг сунаалт хийнж гэдэг юм уу, суунж гэдэг юм уу тий дасгал хийн гэд. Тэгэл ерөөсөө тэр ээж тэгж ярьж ирсэн. Би ерөөсөө эхний удаадаа байнга ерөөс 5 суун, 10 суун, 10 суунэлт хийн гэл ингээд шийтгүүлээд байсан. Сүүлдээ би бүр хараал хэлэхээ болцсон байсан гэж. Яг тэрнтэй адилхан би чамтай ярьж байхдаа утсаа оролдох юм бол чи над сануулаад тэгээд би ямар нэгэн шийтгэл хүлээнж гэдэг юм. За ийм арга байд юм. Дараагийнх нь одоо хэрвээ зайшгүй тий одоо маш тийм зайшгүй дуудлага орж ирэх ёстой. Одоо эцэг эхчүүдэд тий одоо ийм үнэхээр хүүхдтэй тоглож байх үед зайлшгүй дуудлага орж ирэх гэж байгаа бол хүүхдтэй одоо тайлбарлаж хэлэх юм бэ. Хэрвээ миний хөө одоо надад яг энэ цагт ямар нэгэн мессеж ирэх ёстой, хин нэгэн хүн надад маш яаралтай утсаар ярих ёстой. Тэгвэл би хариуг нь биччихэд юм уу хариулчаад тэгээд эргээд хоёулаа тоглоомд орно. Чи надад 2 минутын одоо зөвшөөрөл өгөөрэй гэж ингэж хэлэх юм байна. За тэгэхээр хэрвээ ийм тайлбар хэлэлгүйгээр шууд утсаа ширтгэл юм бол хүүхдэд ингээл нөгөө тоглож байгаа л ингээд намайг утсаанаасаа болоо хайчдیں۔ Гэсэн энэ сэтгэлдлийг одоо төрүүлэхгүй байхын тулд одоо нөгөө нэг тэг төрүүлэхгүй байхын тулд хүүхэд за аав одоо утсаар ярьчаад ээж утсаар ярьчаад мессеж бичээд над руу эргэж ирнэ гэсэн хүлээлт нь байж идэг нөгөө хаягдлаа гэсэн сэтгэл төрдөг юм байна. За дараагийнх нь болоод нөгөө нэг утасныхаа дэлгэцийг хар цагаан болгох юм тий. Утасны тохиргооноос дэлгэцээ хар цагаан болгочих юм бол тархинд очдог өнгөний өдөөлтгийг багасгаад утсаа удаан ширтэх сонирхлыг эрс бууруулдаг ийм одоо арга байд юм. За дараагийнх нь одоо нөгөө нэг утасны амрах гэр юм уу? Одоо утасны амрах хайрцаг гэдэг энэ сүүлийн үед би олон видео үзсэн. Солонгосын хөөрхөн видеонууд байлаа бас. Ерөөсөө энэ гэрийнхаа буланд нэг юм жижигхэн хайрцаг тавьчихдаг юм байна. Тэ юунда. Тэгээд ерөөсөө бүх хүмүүс тэ одоо гэртээ орж ирэнгүүтээ тэр одоо утсаа нөгөө хайрцаг руугаа хийчдэг. Тэгэд аав нь орж ирээд хийдэг, ээж нь орж ирээд хийдэг, эмээ өвөө нь орж ирээд ах эгч нь орж ирээд хийдэг, хүүхдэн ч гэсэн дуурайгаа тэрлүү утсаа хийчдэг. Энэ хооронд хин нэг нь усандаа орно, хин нэг нь хоолоо бэлдэн, хоолоо эцгэн. Тэгээд нэг хэсэг одоо бид нар одоо хүүхдүүдтэй утсаа амрааж ийн гэж хэлээд ингээд ийм арга байд. За тэгэхээр өнөөдрийн миний хэлэх гэсэн юм бол ядаж нэг 10 хүн сонслоо гэхэд нэг хүн нь ч гэсэн энээс аль нэгэн аргыг хэрэглээд энэ утасныхаа хамаарлаас өөрийгөө болон хүүхдүүдийг гаргах юм бол миний энэ орчуулсан юмны одоо орчуулсан сэдвийн үр дүн гарах юм байна. За та нарт баярлалаа.